За дараагийн хос 2 дахь тэмцээн 2 дахь тулаан эхлэхэд бэлэн болоод байна. 66 кг хэмжээнд. За Маргад Эрдэнэ хувьд бол баруун гараа хажуугийн цохилт хүчтэй ирүүн туссан. Цохилт ороод энэ тулаан хэвтээд шилжээд үргэлжилж байна. Хоёулаа чөлөө түүхийн тамирчин байсан. Энэ тулаан энэ хэвтээд үргэлжлэх болов гэж бодож байсан чинь энэ шууд цохоод энэ тун дуусгачих төглөө. За дээрээс Grand Found хийгээд ажиллаад явсан. Анх хоёр за эргээд хамгаалсан. За энэ одоо эндээс бол Маргад Эрдэнэ илүү даваа байдалтай байна. За Сармаа ороос татчихагаад ажиллаж байна. Өөрөнд давтаж хоёр цоглоо. За Маунт байрлал аваад дээрээс нь Grand Found явж байна. За анх хоёрын хувьд бол тун үгүй байдалд орлоо. Гарч ирэл хүн цохилтонд орсон. Тэгээд хөвтөд шилжүүлэх гэж оролцсон боловч өөрөө ингээд байрлалын давуу байдлаа бол алдаад дээрээ гаргачихсан юм байдалтай байна. Энэ Маргад Эрдэнэ анх хоёулаа чөлөө түүхийн тамирчин байсан. Энэ чөлөө түүхийн туршлагатай тамирчин. За Маргад Эрдэнэ бол дээрээс ажиллаад эхэлсэн. За эсвэл ирэх гэсэн боловч тохоо тулсан байдалтай байсан болохоор амжилтгүй боллоо. За энэ Маргад Эрдэнэ бол шилжээд энэ Grand Found яваад байна. Толгойн ардл гараа игээд шилдэд татах байрлалаар хөдөлгөөний нь хориод байна. За ямар ч байсан хоёр босоод ирсэн. За тулаан босоогоос үргэлжилж байна. За дахиад баруун гараас сав зөвхөн зөглөлт банд тусчил байна. Яг ирүүл тусаад байна. За хоёр бол байр нэрээ хөлийн өшгөлт хийгээд хөлийн доод хэсэгт бол өшгөлт хийж байна. За дахиад дээгүүрөө зохиод шилжээд за дахиад яг энэ мэхийг бол гаргууд сайн давтсан юм байна. Зохиод тэгээ шилжээд хөвтөж шилжүүлдэг. Ард дуран тойрж харцаа авч байгаа л хөлд өд ирлээд унгаач чинь. За хоёрын хувьд бол за маш за араас хоолод бох за болт бол орсон хоолод болт нэлээд өвчтэй орж байна. За тэп гсэн. За Маргад Эрдэнэ бол үнэхээр ур чадвараар илүүрхэж ялтыг авлаа. За хоёр тамирчны хувьд бол хоёулаа анхны одоо мэргэжлийн тулаан. За үнэхээр бас ур чадвартай мундаг шин тамирчин, шин залуу тамирчин бол гарч ирж байгаа юм байна. MJ One Fighting Championship 19 дахь тулааны 66 кг хэмжээнд Часаа голог тулаанд ядалт байгуулсан Сэлэг аймгийн Орхон тулд өрсөг 178 см төрөндөр 19 настай дотоод хэргийн их сургуулийн тамирчин Бат Жаргалын Маргад Эрдэнэ. Баярлалаа. Ингээд ялагч Маргад Эрдэнэгийн сэтгэлдлийг сонсъё. Дөнгөж сая таны хийсэн тулаан өөрийнхөө сэтгэлдлийг бас үзэгчтэй өмнө хөрөхгүй юу? Баярлалаа. Талаанд бол бэлдсэн юм аа л ер нь хийлээ дээ.
Хөөс бэлтгэл дээр авчихсан юмнуудаа л толон дээр гаргана гэж бодсон. Тэгээ ер нь бол гаргаж чадлаа. Өсөлтөж тамирчин маань бол тун сайн байлаа. Баярлалаа. Баярлалаа. 66 кг жинхэнэ чансаа агуулгад тулааны ялагч бод жаргалыг маргад ирдэнэ. Шагналыг гартулног хэмээн олон улсын хэмжээний мастер дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, Пан Америкийн аварга нэргүй аврагтаа гэрэл матаныг хүндэтгэн дэвжэнээр орж байна.